Зохиолч Сойрхын Пүрэвсгэрэн. Гэвлүүр. Өгүүлэг. Амьсгал давчдаж хөлс туслан айгам халуун наран дор Кабул хотын төв гудамжийн зам талбай хайруулын тавг мэт улайдаж амьттай бүхнийг битүү чигнэнэ. Сүүдэр бараадан хэвтсэн золбин ноход хилээ унжуулан айхилж гав хийн гаслалтхыг харахгүй өвгдээдсэн хэлэх дуртай нохой гаслам халуун гэж энэ байна да хэмээн бодогдно. Энхийг сахиулахаар ирсэн Монгол цэргийн баг хоёг дуулга буу зэвсэг агсан ийш тийш хараачлан алхах нь хотын унган иргэдээс тэс өөрөө. Борц шиг борлсон хүмүүс тэрэг дүрэн гүйлдэж хэн нэгний ачаа бараг зөөхн ажилж шоргоолж мэт шаламгай. Дайн самууны хөлд нэрвэгдсэн ард түмэнгэгч алхан бүртээ айдас дагуулan гүйлддэг ажээ. Өдрийн цагаар ховрхон харагдах гэвлүүртэй бүсгүйчүүд оройн сэрүүнд гарч ирвч мөн л айж сандран анир болгоомжтой явцгаах аж. Гэтэл хаа нэгтээс онлох мэрэгэн буудагчийн сумд өрчихвээ гэж өмнөөс нь санаа зовмоор амар хэнэггүй Монгол зангаар тайвуухан алхах цөөхөн ирсийг лалын ертөнц хэм хүлээн зөвшөөрч сөхөрсөн мэт даанч амгалан. Тэрхүү арваад цэрэг хоёр өнжөөд гарч ирэх бөгөөд тэдний гарч ирэхэд Кабул хотын иргэд монголчууд гэж сүрдэн шивгэнэлдэг хэмэвч үнэн худлыг харсан хүн тэдэн донд үгүй юм. Амиа золиослагч алан хядагчдын өмнөөс шулуухан яваад очдог монголчуудыг дайны бурхан дагаж явдаг хэмээн өвгөд батлан ярьцгаадаг нь үнний ортой. Учир юу хэмээвээс энэ баг цэргийн нэг уугнаг ирсний дараахан гар бөмбөг далайсан нэг нөхөр үл ойлгогдох хэлээр хашгиран гүйсэн бөгөөд сүйдрөвчөнд ор сууцгаас нутгийн өвгөд айсанда амаа ангаан хөш хүйд жижиг мухлагаас гарч ирсэн уугнаатай халз тулгарсан ажээ. Ганц цохилтоор дунгуй хадуулсан уугнаа нүд ирмэх зуур бөмбөгийг шүүрэн авч хол шидсэн ч аз таарахад бөмбөг дэлбэрч хүний ам эрсдээгүүлээ. Тэр өдрөөс хойш монголчуудаас үхэл зүхтдаг гэсэн аман хэлц тархсныг энэ арваад цэрэг даанч мэдэхгүй. Цавинда туухай зүүсэн мэт алцганан алхах монгол цэргүүдийг тас хар гэвлүүртэй залуухан бүсгүй нууц гайхан ширт хагаад цэцэгний худалдагч өөрийг хараад угааг уугнаа зөн совингороо мэдэрдэг болоод олон хонж буй. Гэвлүүрээр нүрээ нуусан бүсгүйг хянга хамартай афган бүсгүйчүүдээр төсөөлөн бодовч сэтгэл зүрхнийх нь гүнд хонин борнууд нь сэтгэл гжигдэж яг л монгол охин мэт санагдана. Манайхаа тэр охины гэвлүүрийг сөхвөл ямархан царай гэрэлтэх бол гэж тоглоом болгон асуухад нөхдөнд тоосон шинжгүй нээлдэж. Нүдэрээ бол хазаараа монгол бүсгүй байлгүй дээ гэцгийх вүлгөө. Өөрийн ширтэн харах дуртай монгол эрийн алхаа гიშгэ өөртөө итгэсэн бардам харц хүүхчиг хөгжилтэй инээмсэглэхийг хархал гэж цэцэг дэлгэн суугаага мөнөх бүсгүй мэднэ. Хоёр өнжөөд доглон гүйж ирдэг бүсгүйн зург сэтгэл доглон чичирч хэнцэрлэн алхасаар гарч ирэх цэргүүдийг хүлээн гэвлүүр дороо хазар нь улайн суудаг байлаа. Хайр гэгч үл үзэгдэх уянга сэтгэлийн жавхцыг хөглөхдөө хинээс ч үл хамаардаг ажгүй. Буурал эмэг бурхан зүг одсон өвг аав нь монгол хэмээн нууц гайхан залбиран суухыг охин наснаас олонтой харсан бүсгүйд бид нэг л үндэстэй
гэсэн өөрөмсг сэтгэл өөрийгөө цагаатхан үйлцэх ачаам. Сайн уу гэж гардаллах харин нутгийн Монгол эрийн инээмсэглэлийг харах гэж л өнжөөд нэгэрдэг бүсгүй гэвлүүрийнхээ цаана хацар нь улайн суугааг угнаач зөнгөөрөө гадралдаг болов. Гэвлүүрээс өхөөд нүрээ харуулчихаач гэж 2 удаа дохио зангаагаар хэлсэн үгийг ойлгож байсан ч яахан тэгж болох вүлээ. Нөхрөөсөө өөр хүнд гэвлүүрс өхөн гэгээн дүрээ үзүүлвэс үхэл толгоогоо тушаах хатуу заншил ноёлсон лалын ертөнцийн ёс жаягийг Монгол зэрэг угнаа гадарлах хэдий ч өдрөөс өдөрт сэтгэл татагтаад байгаагаа хорж үлж чадах билээ. Афган хэл шамдан үзэх угнаа ойр зуурын үгийг нөхдөөсөө төрүүлэн сураад тэр нь хайр сэтгэлийн хүч гэдгийг мэдрэх болов. Сайн уу бүсгүй минь гэсээр дөхөн ирэхэд нь босоод зугтчихмаар санагдавч илжигнээс дорд үзэгдэх хазаараа хувь заяанда толгой гудаан суудаг байлаа. Чи хэлгүй юм уу гэсэн Монгол эрийн өөдөөс хэлээ гаргасан ч нүрээ нуусан гэвлүүрийн цаанаас хэрхэн харагдах билээ. Хөөхөн хэлээ бултгнуулаад гэж өхөөрдөнгүй харж инээмсэглээд явж утсан эрийн үгэнд бондгос хийтэл цочсон бүсгүйг эргэж хараагүйд гомдолтой байлаа. Уг нь отоол эргэж харанда. Эргээд хараасай. Эргэж хараад инээмсэглээсэй гэж залбирэн гуйсан ч тоохгүй алхасаар явж утсан билээ. Зүрх нь бацлах мэт өвдөн гомцондоо нулимс цэйлгнүүлэн үлдсэн хасаараа бүсгүй оройжин уйтгар гунигт автан суухтаа. Монголчуудыг тэнгэр хардаг. Харин манай 1020-т хасаараа хүмүүсийг мөнх тэнгэр мартсан гэж гуниглангуй хэлдэг өвг эцгийнхэн үг санагдан би тэнгэрийн хүмүүний өөдөөс хэлээ гаргасан болохоор надад гомдчихлоо хэмээн өөрийгөө зөвхөн шүнжин уйлсан билээ. 2 хоногийг арайхан өнгөрөөгөөд савта цэцэг очсон тэргээ түрэн ирээд гудамжны өнцөг ширтэн өглөөжин суув. Нар голлон халуун шатах үест баг цэрэг явж өнгөрсөн ч өнөө хүслэнт ирийнхээ бараг харсангүй. Гэтэл хизээний бардам зангаар ганцаараа гарч ирсэн Монгол цэрэг шулуухан явсаар хүрээд ирвэ. Өөдөөдөөсөө ширтэн зогсоход цаг хугацаа зогсчих шиг болжээ. Гүвэр гүвэр үлээх салхи хүртэл тэднийг хүлээн зогссон мэт чив чимээгүй. Хэд ихэр хугацаа өнгөрснийг ч хэн анзаарсангүй. Би өнөөдөр нутаг буцна. Чамтай хамт ганц зураг татуулж болох уу? Би нутагтаа очиод чамайг санахаараа зургийг чинь харж бай гэд хачин их гунигтайхан хэлэхтэн. Очтон гэрэлтж явдаг онгор нүдэнд нь үүлэн сүүдэр буусан мэт харагджээ. Цочсон мэт харсан бүсгүй анх удаа үнэн гэж юу гэсэн уянгалаг дууга гэвлүүрийн цаанаасаа тасалдангүй унгав. Үнэн би яг одоо буцна. Чи надад нэрээ хэлээч. Бас ганцхан удаа гэвлүүрээс өгөөч гэж шивгэнэн хэлэхдээ өмнөө төвсөн цэцгийн хурууныхаа үзүүрээр элбэн зогслоо. Хайр гэгч сэтгэлийн урсгал догшин эрийг хүртэл уян зөөлөн болгож номхруулдаг ажээ. Би гэвлүүрээс өгч болохгүй. Манай улсын яс заншил гэж шивнэн хэлэхдээ нүүр буруулан уйлаад байна уу да гэмээр өр өвдгмөр ихэр татлаа. Хоёулаа хамт
зургаа татчихъя. Хэн ч чамайг хараагүй гэж хэлээд дэрэгдэн зогсоод утсаараа зураг татах үед нь яс заншил айдас хүйдэс зовлон зүдгүүр бүгдийг хуу татан нэг л мэтгэд гэвлүүрээс өхөн дүгрэг саран мэт дугуй цагаан царайнда жигтэйхэн зогсон хонин бор нүднийхээ нулимсыг мэлтгнүүлэн аньцханд нь гуниг үерлүүлэн инэев хийлж байлаа. Чи яг манай Монгол бүсгүйчүүдтэй адилхан юм аа гэд хайр гэрэлтсэн харцаар ширтгэхэд. Тийм ээ. Би хасаараа Монгол. Чи над өөртөө хүндүүлэх эвгүй охин урдах цэцгнээсээ хамгийн гоёмсог цэцгийг авч сэтгэлд ирдээ өгтөө. Гар нь үлмэдгхэн шичирч байлаа. Дуудлага иргэн чичигнэх гар утсаа цухалдангуй хараад хоргодох мэт эргэн харсаар гүйж байгаа Монгол эрийн араас амьгүй мэт гөлийн ширтэж үлдсэн хазаара бүсгүйн нүднээс сул асгарах хагцлын халуун нулимс хэзээ татрахыг хинч хэлж мэдэхгүй. 800-ны тэртээд төөрч бодилсан хувь тавилан өнөөдөрч орооцолтон таталцсаар л. Зохиолч Саярхын Бүрв сүрэн. Уншсан Эрхэн баярын Баддорж.